Улсын хэмжээнд цэцэрлэгт хамрагдах ёстой 116,500 хүүхэд байгаа. Энэ жилээ цэцэрлэгийн насны хүүхдийн 78% буюу 90,000 орчмыг нь улсын болон хувийн цэцэрлэгт хамруулсан билээ. Харин 27,000 орчим хүүхэд цэцэрлэггүй хоцорсон юм. Өнөөдрийн байдлаараа нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн сургуульгүй 62 хороо, цэцэрлэггүй 41 хороо байгаа гэх мэдээлэл бий. Харин өглөө, өдөр, оройн гэсэн 3 ээлжээр хичээлдэг 21 сургууль байгаа юм. Нөхцөл байдал ийм байна. Тэгвэл нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд нэмж 14 сургууль цэцэрлэгийн цогцлборыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаамаа. Энэ жил бол нийслэлийн төсвийн хөрөнгөөр бол нийтдээ 14 сургууль цэцэрлэгийн цогцлбор баригдсан. Нийт 31 объект баригдсан сургууль цэцэрлэгийн нийлсэн. Энээс бол цогцлбор нь 14 байж байгаа. Энэ одоо цогцлборууд бол энэ онд багтаж бүгд ашиглалтанд орох төлөвлөгөөтэй явж байна. Эдгээр цогцлборын 2 нь өнгөрсөн авар ашиглалтанд орсон, харин үлдсэн 12 цогцлборыг 2015 онд багтаж ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Албаныхны мэдээлж байгаагаар цогцлборын 2 ч ажил удаашрчээ. Тиймээс сургууль цэцэрлэгийн 2 цогцлборыг оны дараа ашиглалтанд оруулахаар болсон, харин үлдсэн 10 цогцлбор нь энэ онд багтаад ашиглалтанд орох боломжтой болжээ. Цогцлборын хувьд нэг нь л 180 хүүхдийн бага сургууль, 120 хүүхдийн цэцэрлэгээс бүрдэн. Тэгэхээр төдий хэмжээний хүүхэд энэ онд багтаж нэмж сургууль цэцэрлэгт хамрагдах боломжтой юм а. Хэрвээ эдгээр сургууль цэцэрлэгийн цогцлборууд хугацаанд ашиглалтанд орвол 1200 гаруй хүүхдийг нэмж цэцэрлэгт бүртгэх боломж бүрдэнэ. Харин дунджаар бодоход 1800 гаруй бага сургуульд хүүхдийг нэмж бүртгэх юм а. Гэхдээ одоогоор шинэ сургууль цэцэрлэгт хүүхдүүдийг бүртгэх ажил эхлэегүй гэдгийг нийслэлийн боловсролын газраас мэдээлж байна. Сургууль цэцэрлэгийн цогцлборыг ашиглалтанд орсны дараа хамран суралцах тойргийг тодорхойлох юм. Үүний дараа тойргийнхоо хүүхдүүдийг сургууль цэцэрлэгт энэ ондоо багтаж шинээр бүртгэхээр болжээ.